Сүү орж эхлэхэд яах ёстой вэ? Ихэвчлэн энэ нь 3, 5, 7 дахь өдрүүдэд тохиолддог. 5, 7 дахь өдрүүдэд ихэвчлэн кесарын хагалгааны үед болдог. Үүнээс өмнө та хүүхдээ ойрхон хөхүүлвэл сүү хурдан орж ирдэг. Ээжид дагжин чичрэх эсвэл ханиад томоо туссан мэт байдал илэрдэг. Бидэнд даарч байгаа мэт санагдаж яг юу болж байгааг ойлгохгүй байдаг. Энэ нь сүү удахгүй орж ирэх эсвэл аль хэдийн орж ирсэн гэсэн үг. Хөхтүүрч ихэнхдээ чулуу мэт хатуурдаг. Сүү салахын тулд яах хэрэгтэй вэ? Хаван үсэхгүй байх нь чухал. Хэрв гинт хаван гарвал бид түүнийг бууруулах ёстой. Тэгвэл бид юу хийх вэ? Бид хүйтэн жин тавина. Алчуур эсвэл чих авч хүйтэн усаар норвно. Хөхөн дээрээ бүтнээр нь тавихад шууд хөнгөрнө. Танд даруй сайхан болсон мэдрэмж төрнө. Дараа нь та хөхний товчны эргэн тойрон дах хэсгийг зөөлрүүлэх аргыг хийнэ. Хэрв тэр хэсэг хэтэрхий хатуурсан байвал хүүхэд хөхөж чадахгүй. Та товчны ойролцоо дарна. 1-3 минут орчим нилээд хүчтэй дарна. Дараа нь гарна, дахин дарна, дараа нь суллана. Хэрв товчны эргэн тойрон зөөлрсөн бол энэ хангалттай. Дараа нь хөхийг гадна тийш тарааж байгаа мэт илэг хийгээд хүүхдээ хөхүүлээрэй. Хэрв хүүхэд тантай хамт байхгүй бол сүүгээ саах хэрэгтэй. Харин хүүхэд тантай хамт байгаа ч унтаж байвал түүнийг живхтээ нь үлдээгээд хувцсыг нь тайлж хөхөндөө ойртуулж өг. Үүнийг хамгийн сайн хийдэг нь хүүхэд өөрөө юм. Зөвлөхийн хийдэг саалт маш өвдөлттэй байдаг тул хүүхдээ дуудаад тэр танд тусалж авраг.